За одоо манай улсын 2050 хүртэлх алсын хараа, тэрний наатлын дунд хугацааны бичиг баримт, за дээрэс нь сая улсын хурлын сонгуулийн намын амлалтууд гээд нийтдээ Улаанбаатар хотод нийлээд 11 бодлогын бичиг баримт хэрэгжиж байгаа. За эдгээр 11 бичиг баримт бол ерөнхийдөө бол харилцангуй хоорондоо уялдаатай зохион байгуулалттай явж байгаа. Яг хар хорны тухайн асуудал бол өөрөө зайлшгүй бие даасан хууль шаардлагатай байгаа. Одоо мөрдөж хэрэгжиж байгаа хот тосгоны тухай хууль ч гэдэг юм уу, эсвэл үндсэн хуулийн дээр байгаа нийслэлийн зохицуулч гэдэг юм уу, энэ зүйлүүд бол энэ хар хорны эрх зүйн статусыг хангалттай хангаж чадахгүй ийм дүр зураг байгаа юм. Тэгэхээр ер нь бол мэдээж эдийн засгийн тооцоо үндэслэл, хөгжлийн үндэслэл, за тэгээд дээрэс нь тэр зураг төсөөл маш олон тэр аялал жуулчлалч гэдэг юм уу, ус хот байхад шаардлагатай стандартуудыг ярихаас гадна урьдчилаад ер нь энэ зүйлийнхаа зэрэгцээгээр энэ хуулийн зохицуулалтын дээр нь бүр маш чамбай, нямбай олон улсын судалгаатай ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө одоогийн дүрэн буюу одоогийн эрх зүйн хим хэмжээгээр энэ ирээдүйн том үйл хэргийг хэмжих гэхээр нөгөө measuring point буюу хэмжих нэгж нь ойлгомжгүй болчиход та нар ч гэсэн олон удаа гацаанд орчихно. Иргэдийн дунд ч гэсэн төөрөгдөл бий болчих гээд байгаа. Шийдвэр гаргахад хүртэл энэ дээр бол ингээд тодорхойгүй байдал үүснэ. Тийм учраас энэ хар хорин бол одоо 2024 оны хөхлөө жилийн асуудал яригдж байгаа. Өмнө нь бас хэлжсэн 1220 оны цагаан луу жил Чингис хааны зарилгаар 804 жилийн өмнө байгуулагдчихсан. Тэр бид энэ асуудал дээр ийм хөнгөн гомоо ерөөсө хандаж болохгүй. Жишээлбэл 2024 онд энэ шийдвэр гарлаа гэхэд 2034 онд энд ямар ингээд татах хүч байх юм? Эдийн засгийн. За дээрэс нь одоо энд төрийн байгууллагууд очих юм уу, үгүй юм уу? Эсвэл одоо энд олон улсын байгууллагууд байх юм уу, ихтэй сургуулиуд байх юм уу? За тэгээд дахиад 2044 он, 54 он гээд жишээлбэл одоо Арабын нэгдсэн Эмират бол 2117 гэдэг хөтөлбөр гаргацсан. 2117 онд одоо Марс гариг дээр Эмиратын хот байгуулалт нэвтрэгдсэн ийм ультра төслүүдийг явж байгаа. За мэдээж суурин соёл иргэншил нь олон зуун жил төлөвсчихсэн орнуудын хувьд гэх юм бол газрын асуудлаасаа болоод шинээр нийслэл эднэрхээс илүүтэй хамгийн ойрхон сая Казахстаны жишээ бол нийслэлээ одоо ингээд нүүлгсэн жишээ байгаа юм. За Монгол улсад ямар потенциал байна гэхээр 1,565,000 км² нутаг дэвсгэрийн нутгийн яг төв цэг буюу хүйн өөрөө энэ Үр хангай аймгийн энэ бүс нутаг бөгөөд энгийнээр жишиж хэлэх юм бол хустай нурууны дархан цааст газар 58,000 га, хар хорны энэ хот байгуулах гэдэг байгаа 190,000 гэдэг бол хустай нуруунаас 3 дахин том талбарт хот байгуулалтыг төлөвлөх тухай ойлголтыг бид нэр ярьж байгаа. Энд бүр түүх, соёл, дурсгал, ундны ус, за тэгээд одоо монголчуудын сүсэг, бишрэл, цаашлаад эдийн засгийн хөгжлийн механизм, түүнийгээ одоо олон улсын одоо зэрэгтэй одоо нөгөө төмөр зам, автозам, онгоцны буудал гэдэг ингээд бүхэл талаар нь цогцлуур байдлаар нь хөгжүүлнэ гэдэг бол зайлшгүй энд бол бүр онцгой хөгжлийн хууль гарах хэрэгтэй. Хар хорин төсөл буюу энэ үйл хэргийг одоо тодорхойсон юм хөгжлийн хууль гаргах хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ хуулийн үзэл санаагаа бас засгийн газраас ингэж давхар явуулах, зарлиг гаргасны хувьд ерөнхийлөгчийн институцээс ингэж давхар явуулах шаардлагатай. Ингэж энэ хилцүүлэг олон талын энэ мэдлэг мэдээллүүдийг зөв эренбилж энэ зөв тогтлын дагуу бид нар энэ одоо асуудалд улс ортой шийдвэр гаргана. Би бол энэ саналыг бол дэмжиж байгаа. За тэгэхээр асуулт бол бие даасан хуулийг гаргалаа гэхэд ер нь энийг хизээш санаачлах вэ? Энэ зайлшгүй шаардлага байгаа. Энэ хуулийн үзэл санаа яаж санаачлагдах вэ? Ямар хугацаанд харж байгаа вэ? Энэ дээр ер нь ажлын хэсэг тодорхой одоо төлөвлөсөн бодсон зүйл байна уу гэж асууя. За ажлын хэсэг хариулах уу? За авчрал сад. За ер нь дэлхийн улс орнууд энэ түүхэн хотоос сэргийн байгууллагатай хэдэн гол шалгууруудыг тавьдаг. Нэгт бол энэ хот төлөвлөлтийнхөө наривчсан стратегийг боловсруулдаг. За дэд бүтцийг сайжруулах ажлуудыг хийдэг. Дэд бүтцийг орчин үед бол сайжруулахдаа дандаа орчин үеийн дэвшилтийн технологиудыг ашигладаг болцсон байна. Нэгсэндээ хотыг төлөвлөжөө түүнийг заавал виртуал орчин дээр гаргаж харж түүн дээр одоо хөрөнгө оруулалтыг татах механизмуудыг хийдэг. Тэгээд түүхэн дурсалт газруудыгаа сэргээн засварладаг. Тэгээд ер нь бол орчин үеийн бүх хотууд ногоон байгууламжийг нэгт тавьж байгаа. Энэ нь өөрөө доктортой хөгжлийн зорилтод нийцж гэнэ үү гэдгийг гол хэмжүүрээ болгодог. За ингээд гол нь иргэдийн оролцоог хангалтдаг. Иргэдийн оролцоо. Тэгэхээр энэ яг энэ стандарт шаардлагуудыг хуульчилж өгсөн хот бол цаашдаа
яг хот төлөвлөлтийн стандартын дагуу зөв одоо бас төлөвлөгддөг. Яг одоо жишээ нь дэлхийн одоо хотууд байна л да. Одоо Японы тэр Кобе гэдэг хот бол 1995 онд болсон газар хөдлөлтөөс тийм дараа сэргээн босгосон учраас уур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй хот байх нь нэгдүгээр зорилт нь байсан. За жишээ нь Германы одоо Берлин болвол 2 дугаар дайны дараа хотоо дахин төлөвлөсөн учраас орчин үеийн хотын загварт шууд шилжүүлж ирсэн. Тэгэхээр бидний онцлог бол өөрөө хар хором хот бол 1220 онд анх байгуулагдсан. Хамгийн гол нь бүс нутгийн хувьд өөрөө хамгийн зөв байршилтай, цаашдаа даацын хувьд бол хангалттай одоо хэмжээний хүнийг одоо амьдрахад юм даац бүхий цаг уурын хувьд, орчин нөхцөлийн хувьд хамгийн одоо зөв байршилтай юм хот. Тэр ч утгаараа бол бид нэр одоо энэ хотыг сэргээн байгуулахдаа тэр хуучны түүхэн дурсгалт газрыг нь сэргээж орчин үе рүү нийцүүлэх бол маш их чухал. Тийм ч учраас хар хороо хотын тэргүүлэх чиглэл бол зайлшгүй л одоо энэ түүхэн аялал жуулчлал чиглэл рүүгээ илүү хандах ёстой юм бил. Тийм учраас бид нар тэргүй ээлжинд бол энэ түүхэн аялал жуулчлалын нөгөө мөнгөн модороо гол одоо бас бэлэгдлээ хийсэн юм хот байлгахад бол анхаарж байгаа. Энэ ч утгаараа хуулийн дээр хүртэл ингэж бичсэн. Тэгэхээр хар хороо хотын бүтээн байгуул төгжлийг дэмжих хууль бол нэг талаасаа бүтээн байгуул төгжлийг нь татварын бодлогоор, хөрөнгө оруулалтын бодлогоор, төр хувийн төвшлэлээр дэмжихээс гадна бид бол энэ хар хором гэсэн брендийг одоо дэлхийд сэргээн босгох. Монгол бидний одоо монголчууд бидний гол ялгарл, ондоошил бол өөрөө үүнд байгаа. Тийм учраас энэ хар хором гэдэг энэ брендийг дэлхийд нутагшуулах зорилгоор бол эхлээд хар хором хотоо бол хуультай болгоё. Тэгээ хөрөнгө оруулалтыг татах гол бодлогоудаа одоо гаргаж тавья гэдэг утгаараа бол эхлээд их хурлаас одоо ерөнхийлөгчийн зарлигт